Монгол улсын нийт одоо сарын хэрэглээг одоо байгаа бүх савндаа дүүргэж авч одоо аюулгүй нөөцөө бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын засгийн газрын одоо үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр 3-6 сарын хугацааны нөөцийг бүрдүүлэх ёстой ийм одоо заалттай байгаа. Бид энэ заалтаа хэрэгжүүлэх ёстой. За ер нь энэ үгүй хэлэхэд одоо 30 жилийн хугацаанд за энэ Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо санаачлагаар хийгдэж байгаа нефт боловсруулах үйлдвэрээс өөрөөр энэ нефт бүтээгдэхүүний аюулгүй байдлаа хангах томоохон бодлогын хэмжээний шийдвэр ерөөсөй гарч байгаагүй юм билээ. Савч барьж байгаагүй юм билээ, аюулгүй нөөцч бүрдүүлж байгаагүй юм билээ. Их аюултай л төвшөнд арга цагаал явж исэн билээ. Тэгэхээр одоо яг хөө байдал нөхцөл ард иргэдийн маань хувьд бол 50 байдал руу одоо шилжиж болно. За миний хувьд ажил хариуцж байгаа хүний хувьд бас засгийн газрын хувьд бас их хурлын хувьд бол бидний хувьд энэ нөөц савынхаа хэмжээг нэмэгдүүлэх. За өөр их үүсвэрээс татан авдаг одоо үе таалгуудаа нээх. За энд хөрөнгө гаргадаг болох. За тэгээд мөн бас одоо цахилгаан машинуудыг одоо идэвхтэйгээр дэмжих гэдэг энэ урт болон богино хугацааны стратегийн арга хэмжээнүүдэд зайлшгүй авах. Энэ одоо хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх. Энд шийдвэр гаргах ийм л одоо ажлууд үлдэж байна. Эдрийг хийн.